Зээ дэлхийн монголчуудын MJL радио 88.3-ыг сонсож байгаа сонсогчдод баярлалаа. 7 хоног бүрийн даваагаас баасан гарагт 8 цагаар манданд та бүхэнд хүрдэг мэдлэг гэж минингийн талаараа та мэдхүү нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. За манай та мэдхүү нэвтрүүлгийг 3 дугаар студиос хөтлөх цэцэг болон аргун миний би хамтран хөргөн найруулагч Чамбат ажиллаж байна. Та мэдхүү нэвтрүүлгийн өнөөдрийн хамтран ажиллагч барилгачин худалдааны төв за мөн ОМЗ очир өндөр ОМЗ банк бус санхүүгийн байгууллага хамтран ажиллаж байна. За манай эфир үз 77 38 83 77 3883 гэдэг дугаарлал залган. За энэ утсаар холбогдоод 3 асуултанд хариулаад хэрвээ за одоо яаж шалгаруулж байгаа лээ? За хазаар үзэж байгаа штэ. Өнөөдрийн ялагчаа 3 асуултанд хариулаа ялагч болох юм бол тэр дундаас шодоод бид нар барилгач худалдааны төвөөс бэлэг бас олгож байгаа. Бэлгийн нэстэ гоё юм байл шүү дээ. Өчигдөр нөгөө яндын ялагч болсон шүү дээ. Тэгээ бэлгээ авсан гэж хэлсэн. Тэгсэн түлхүүр багажны хайрцаг бүр айгу том хайрцаг бэлгэлсэн бэлээ. Тэгээд дээрэс нэмээд кофе нэрэгч бэлгэлсэн бэлээ шүү. Зээ тэгэхээр өнөөдрийн та мэдхүү нэвтрүүлэгтээ оролцогчтой амжилт хүсье. Эхний сонсогч 9914 байна уу? Өглөөний мэндэ угнаа нөө. Өглөөний мэндэ угнаа. За угнаа бас нэг сонин асуултан дээр таарсан байна. Трүфлэ гэдэг цагаан мөөг гэдэг юм байна. За трүфлэ гэдэг цагаан мөөгөөр охоор нь бид нар ийм амттан хийдэг. Гэхдээ трүфлэ гэдэг энэ цагаан мөөгний охийг олборлоход зайлшгүй нэг амтын хэрэг болдог. Ямар амтан олборлоход хэрэг болдог вэ гэсэн байна. Цаг явсан. Хариулт нь алга нь хоёулаа нийлээд хариулчих واخ гэхгүй. Яана энэ ч. За. Ямар амтан ашигла. Цаг дууссан байна. 3 Одох 2 1 Зя. Баастаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. Албагцсан баярлаа. За трүфлэ гэдэг юм нэг юу гэдэг юм бэ шүү дээ. Амттан байдаг юм байна. За тэгээд тэрийг чинь бид нар янз янзын юунд ашиглахад одоо амттан хийхэд трүфлэ гэж чихэр байгаад байдаг тийм. Тэрийг ашиглаад байдаг. Дараагийн сонсогч 99-2 байна уу? Бай. Өглөөний мэндэ сайхан амарсан уу? Сайхан. За. Энтэй холбогдсон бэ? Энтэй холбогдсон бэ? Баттулга хэдэн настай вэ? 5 настай ганцаараа явна уу? Ээж аав нь хажууд нь байна уу? Аавтайгаа явж. За одоо хэлээрэй бити туслаараа аваа би чаднаа гэж хэлээ шүү. За юм. За Баттулга ийм байна. 2 настай морийг юу гэдэг вэ? Цаг явсан. Унаг. За нэг настайг нь унаг гэдэг юм байна шүү. За холбогдсон баярлалаа. Гэтэ аав нь гоё шудраг юм уу миний хүн мэдгүй гэдэг үнэнгээ хэлчихээ гэдэг тий. За. Холбогдсон баярлалаа. За манайхан ингээд ер нь хүүхдүүдээ бүгдээр оролцуулаад идэвхтэй оролцуулж байгаад бид хоёр талархалтай байгаа. Гэхдээ орж ирэнгүүтээ ээж аав нь хариулаад байвал ямар утга учир яах вэ? Оролцсны. Хүүхдүүдэд буруу зааж өгч ийнэ бол тий. Яг зөв. За дараагийн сонсогчоо бүгдээр авцгаая. 86 89 86 байна уу? За өглөөний мэнд баяраа. Өглөөний мэндээ баяраа. За баяраа. Трүфлэ гэж цагаан мөөгний охийг олборлоход ямар амтан ашигладаг вэ гэсэн байна. Цаг явсан. Хулган биш юм байна. Холбогдсон баярлаа. За энэ асуултанд 3 дахь хүнээ авах юм байна. За ингээд трүфлэ гэдэг зүйлтэй бүгдээр танилцах нэ. Би бас мэдгүй байсан. Энэ чинь 2 төрлийн амтан ашиглаж болдог ихэнхдээ. Гэхдээ аль нэг нь хэлэхэд л болно доо. Хоёулаа 12 жилд байгаа. Хоёулаа 12. За ерөөсө 6-ны 1 магадaltaй болчлоо. Одоо 3 дахь хүнд орж ирэхэд. За дараагийн сонсогч авъя 8861 гэсэн байна. Байна уу? Өглөөний мэндэ. За өглөөний мэнд. Наач 3 хүн болчихлоо би могоо гэж бодож байгаа. Могоо. За могоо биш юм байна. За энэ бол ихэнхдээ гархаа ашигладаг юм байна. За хаа бол нохоо ашиглаж болно. Үнэрийг нь их ашигладаг юм. Их онцгой үнэртэй учраас сургаад эдгээр амтныг ашигладаг байна. За таны хувьд ихний асуулт. Оцсон шувуу зөвхөн дэлхийн өмнөд хэсэгт байдаг. Тийм үгүй. Цаг явсан. Австрал гэсэн. Тийм үгүй гэсэн асуулт хариултаар хариулах нь. За асууж явуулсан. Тийм үгүйгээс хариулах юм уу те? 3 2 1 За амтсангүй шүү. Өдөр сайхан өнгөрүүлээрээ. Аль тэгвэл урагшаа. Өмнөд хэсэгт гэсэн дадаан амтсангүй холбогдсонд баярлаа.
За өдрөө сайхан өнгөрүүлээрэй хаа. Уучлаарай. За. За энэ чи энэ дэр дараа дими юм байна. За ямар ч сан дараагийн холбогдохоор нь сурж эхэлж байна да. За оцсон шүү. Өмнөд хэсэгт амьдардаг тийм үгүй гэсэн хариултаар хариулах нь 80 70 байна уу? Өглөөний минь 3 анхаа байна. Өглөөний мэндэ. За оцсон шүү. Дэлхийн зөвхөн өмнөд хэсэгт байдаг тийм үгүй. За гэсэн. Тийм байна. Тийм ээ. Тэгэлгүй яах вэ? Тийм. Дараагийн асуулт бүгдээр нэг нь дуу сонсно, эхний хэсгийг сонсно. За эхний хэсгээс нь ямар дуу вэ гэдгийг таах нь байна. Ойлгомжтой тий? Анхаах бол алдахгүй дээ. Алдахгүй юу? За харцгаая бүгдээрээ. Ойр сонсч ирсэн. Ер нь мэддэг дуу бол явж таарна. За. За, ийм дуу явж байна. Цагаасаа. За наач нөгөө хаант гэдэг үлээ Игима гэж бүсгүй дорн говны сулын ярин цэцтэй Игима гэж бүсгүй зориулсан. Хилийн цэцтэй харна үгүй бүсгүй. Хилийн заставын Хүүхдээ нэрч ирсэн. Хилийн заставын харн үдэн мөсгөө гэдэг нэртэй дуу байна. За, ялтын асуулт. Ийм асуулт байна. Мууддгүй цорын ганц хүнс юу вэ гэсэн байна. Цаг явсан. Муудгүй цорын ганц хүнс гэдэг хүнсийн ногоо юм уу? Хүү зөвхөн хүмүүс чинь ногоо идэхгүй шүү дээ. Зөндөө олон юм мэдэж байна. За хүнсэнд ашиглаж болдог. Өөрөөр хэлбэл яг хүнс шиг хэрэгжилж болдог. Мууддгүй зүйл гэсэн үг тийм. 3. Удаан талтанд тэгээ нөгөө яаж цавлсан муудгүй хүнс гэдэг юм бол 2. зүгийн бал орлоо зүгийн бал байна. Зүгийн бал. Тэгэлгүй яах вэ? Баяр өргөө. Ялгч болоод ч өөрийгөө төрүүлээ л ногоо гэж явчих юм аа. За адсан болох магадлалтай. Өнөөдрийн анхны ялгчаар тодорч байна. Баяр өргөө. Баярлалаа. Өдөр ажил намжчихсан. Баярлалаа. За хамтран ажиллахад танилцуулъя. Манай нэвтрүүлэгтээ баруун бүсийн барилгын материалын тулгуур төв барилгачийн худалдааны төв хамтран ажиллаж байна. За баруун бүсийн барилгын материалын тулгуур төв барилгачийн худалдааны төв нь 28,000 м2 бүхий 3 блоктой 7,000 м2 дулаан хүйтэн агуулгах бүхий баруун бүсийн хамгийн том барилгын материалын зах байгаа юм. За энэ барилгачийн худалдааны төвийн А болон Б блок нь 2022-2025 онд тус ашиглалтанд орчихсон байгаа. Дотроо зоогийн газартай, офистай, үйлчилгээний талбайтай, 5 тухтай орчинтой 1.5 тонны ачааны лифттэй. За давхар бүрээрээ төрүүлсэн юм байна. Тэгэхээр давхар бүрээрээ төрүүлчин гэдэг чинь бид нар ингээл нэг хаалга татаал нэг юм хайгаал байхгүй бол дараагийн хаалгаар ороод авах шаардлага байхгүй төрүүлсэн учраас маш амар гэсэн үг шүү дээ. Таны цаг завыг хэмнэ гэсэн үг. За ер нь барилгын материал цуглуулна гэдэг чинь нэг барилгын ажил эхлүүлээ, засвар эхлүүлээ. За өстой зөндөө юм болдгоо ширэгдэл болдог. За тэгээд зогсоол гадна олдохгүй бол за тэгээд дуус ер нь л асуудалтай. За ингээд 5 тухтай ер нь өөрийнхөө засвар одоо барилгын материалыг цуглуулахад тогттой орчин бол зайлшгүй чухал байдаг. За энийг та ялангуяа хотын баруун цагт тал хэсэгт амьдардаг бол барилгачийн худалдааны төвийг цээжлээд аваарай. За тэгээд энд очиж үйлчлүүлвэл бүх төрлийн 270-аас 300 аж ахуй нэгж байгууллага 12,000 нэр төрлийн бүтээгдэхүүн барилгын материалын нэр төрлийн бүтээгдэхүүнийг танд ямар нэгэн асуудалгүйгээр зогсоолтойгоор бүх төрлийн орчинд нь зориулсан худалдаа үзүүлж байна. Тэгээ дээрс энэ чинь нөгөө баруун бүсийн гэдэг утгаараа ямар ч төвжрэл байхгүй, тийшээ төвжрэл байхгүй. За автомашины дугаарыг хязгаар дүүлжлэхгүй, цагийн хязгаарлалт байхгүй. Ер нь бол барилга барих чагаа хүмүүс ингэдэм билээ нэг том машин нар барилгын материалаа зөөх шаардлагатай болдог. Гэтэл том машины чинь ингээд нөгөө нэг хотын төврөө оруулдаггүй шүү дээ. Тэгэхээр ингээд нэг холхон юуны наран тулмуул дээр тавьжаад ч юм уу тэгээд ингээд нэг хуучин 100 айлаас бол ингээд жижиг портроор маш олоодаа зөөдөг тийм ээ. Нийлийн нүсрэ ажил байсныг одоо барилгачийн худалдааны төв хэлбэршүүлж өгж байгаа. Гаднаа маш олон том ийм хөрөлцөхөд зогсоолтой учраас та том машин байна уу, жижиг машин байна уу хамаагүй авиж гадна тавьж агаад төрүүлчихсэн энэ төвөөрөө ороод газ материалаа цуглуулчаад тэгээд дээрэс нь чинь маш боломжийн буюу хямдхан үнэтэй гэж байгаа юм. За тэгэхээр сонсголонгийн зам дагуу явж байгаад барилгачийн худалдааны төвгээд томор бичээс байгаа. Харин утсаар мэдээлэл авъя гэвэл 7766 2277 7766 2277 мөн барилгачин цэг имэн гэсэн вебсайтаас ороод аль биесны дэлгэрэнгүй мэдээллийг авч болох нэ. Манай нэвтрүүлэгтээ баруун бүсийн барилгын материалын тулгуур төв барилгачийн худалдааны төв хамтран ажиллаа. За өнөөдрийн бас та мэдхүү нэвтрүүлгийн ялагчийн бэлгийг байлж байгаа байгуулга баярлаа. Баярлаа. За та мэдхүү нэвтрүүлэг үргэлжилж байна. Дараагийн сонсогчдоо бүгдээ авцгаана. 88 техник байна уу? Өглөөний минь дойсон байна. Өглөөний мэндэ оюуцсан. За сайхан амарсан уу? Сайхан амарсан. За оюуцсан.
түрүүн асуусан асуултыг давтаж асууна. Манай 900-д хэцүү биш бах. 2 настай дүүг юу гэдэг вэ? За гэсэн. Даах гэдэг шүү дээ. Тэгэлгүй яах вэ? 900 би зөвхөн 900-аас асууя гэж одоо та ямар төрлийн асуултууд байвал чамд гоё гэдэг вэ? Бэнэ. Бэн. Ямар төрлийн асуултууд асуул чамд гоё санагдах вэ? Улсын нийслэлүүд үү? За улсын нийслэлүүд гэж. За тэгвэл улсын нийслэл. За тэгвэл нэг улсын нийслэл асуундаа бүгдээрээ Беларусь улсын нийслэл юу юм болоо? За нэлийн хэцүү асуулж үзлээ. Беларусь улсын нийслэл юу вэ? Цаг явж байна. Цаг туссан. 3 2 1. 1. За холбогдсон байлаа. Өдрөө сайхан өрөөдөр авъя. За ихтэй манай 900. За баярлалаа. 900 маань ялтчгүй маргаангүй мундаг тэгээд улсын нийслэлийг бас сонирхож байна гэж. Ер нь хүүхдүүдийг бас нэрээ ийм одоо өргөн хүрээний мэдлэг эхлэхэд хамгийн эхэлж одоо мэддэг зүйл бас улсын нийслэлүүд юм шиг санагддаг. За газрын зурагтаа бас ажиллаад байвал хүүхдүүд их дорхноо орчин ертөнцтэйгөө бас хурдан танилцаад сонирхолтой болоод эхэлдэг юм шиг байна тийм. За дараагийн сонсогчоо авъя. 88 10 байна уу? Oo байна уу? Өглөөний мэнд. Өглөөний мэнд хинтээ холбогдсон бай. Болдоо байна. Болдоо. За. Египтийн хатан Клеопатра Гизагийн пирамид барьсан үеэс илүү iPhone-тай илүү ойрхон гэсэн байна. Тийм үгүй. Цаг ус. Тийм баяр үргээ. Илүү тэгэлгүй яах вэ? За. Илүү нааш орох. Клеопатра бол iPhone-тай илүү ойрхон юм байна. Гизагийн пирамидаас илүү. Дараагийн асуулт Оксфордын их сургууль Ацтекийн соёл иргэншлээс илүү эртнийхээ гэсэн байна. Тийм үгүй. Цаг ус. Ацтек гэсэн үү? Ацтек. Үгүй. Үгүй гэсэн бол буруу юм байна. Холбогдсон баярлалаа. За холбогдсон баярлалаа. Өдрөө сайхан өрөөдөр. За Оксфордын их сургууль бол 1167 он байгуулагдсан. Харин Ацтекийн соёл иргэншил бол 14 5 дугаар зуунд үүсэж исэн юм байна. За холбогдсон баярлалаа. Өдрөө сайхан өрөөлөөрэй. За дараагийн сонсогчоо бүгдээрээ аавна. За өнөөдөр бол ер нь бас тийм үгүй гэдэг асуултууд нэлээд давмгайлж байгаа. Ацтек гэдэг чинь одоо Төв Америкийн бас нэг томоохон соёл иргэншил. Гэтэл энэ эртний соёл иргэншил сонсогдоод байдаг боловч Оксфорд 1167. За манай Чингис хааны дөнгөд хүрээд нэг хэдэн настай хахад үүсчихсэн сургууль гэж таарад байна те. 99 тэгдлөө байна уу? Өглөөний мэнд Бүрэнбатай. Өглөөний мэндэ. За ийм асуулт байна. Нийтийн тээвэр зорчихыг хүсвэл завнаас өөр сонголтгүй хотын нэр юу вэ гэсэн байна. Цаг явсан. Нийтийн тээвэр нь зав өөр сонголт авахгүй. Ойлгомжтой л асуулт байна. Тийм хот байд юм уу? Байна. Бэн шүү. Байхаар Европын нэг хот байд шүү дээ. Усан дээр хот гэдэг тийм. магадгүй. 3. Нидерланд уу? Холбогдсон баярлалаа. Өдрөө сайхан өрөөлөөрэй. Хотын нэрийг хэлнэ. За холбогдсон баярлалаа. За гэхдээ улс нь ч бас биш байна те. Нидерланд бол улс. За хотын нэрийг бүгдээр асууж байгаа. Нийтийн тээврээр зорчихыг хүсвэл ерөөсөө заваар л зорчно гэж байгаа шүү дээ. Өөр боломж байх. Ааха. За ийм. Энэ чинь очсон, би очсон. Үнэхээр яг тийм юм билээ. Үнэхээр яг одоо автобус гэх юм уу цав юм билээ. Улаанбаатар штэйл гэж байна. Зуны үеэрөө. За дараагийн сонсогч 9967 байна уу? Өглөөний мэнд школ байна. Өглөөний мэндэ жижигхэн хаалц. За жижигхэн хаалц. Түрүүний асуусан асуултыг давтаж асуух хэрэгтэй болно. Беларусь улсын нийслэл юу вэ? Цаг явсан. Беларусь улсын нийслэл юу вэ? За манай хоёрсан бүдэрсэн асуулт байна. Цаг дууссан. Юу гэнэ? Брюссел биш юм байна. За Бельгийн нийслэл гэж явдаг. Беларусын нийслэл бол Брюссел биш. Холбогдсон баярлаа. Өдрөө сайхан өрөөлөөрэй. За Беларусь бол зүүн Европт байдаг улс байгаа. За Польш, Украин болон Оростой хил залгадаг. За бас тийм юу бол ус үгийн утгын авд үзэл цагаан Орос гэсэн утгатай үг юм уу да. За ийм утгатай үг юм байна. Дараагийн сонсогчоо бүгд авцгаая. 86 89. Өглөөний мэнд. Байна уу? Өглөөний Өглөөний мэндэ. За. Ийм асуулт дээр явж байгаа. 3 дахин
3 дахь хүн тий? 2 дахь хүн. 2 дахь хүн. Нийтийн тээврээр зорчихыг хүсвэл завнаас өөр сонголтгүй хотын нэр юу вэ? Цаг ус. Юу мөн үү? Солонгос их Вьетнамын нийслэлч юу лээ? Ханой юу? Тэр мөн үү? Ханой биш юм Холбогдсон байна. баярлалаа, Холбогдсон өдрөөс баярлалаа. Байж байгаа би юм хэлээч. За. Танаа нөгөө 88 88 холбогдохгүй байгаа шүү Тэр нь холбогдохгүй байгаа. Өнөөдөр зөвхөн нэг л утсаар холбогдож байгаа шүү. 38 83. шүү гэж хэлчихсэн. За. За холбогдсон баярлалаа. Манайх нөгөө шинэ студи руу нүүж орсон учраас ингээд нөгөө техник технологийн маш олон шийдлүүдийг хараахан гүйцэлдүүлж амжааг байгаа, хичээж байгаа манайх ойлгоорой. За тэгэхээр энэ асуултан дээр 3 дахь хүнээ авах хүн нь нийтийн тээврээр зорчихыг хүсвэл завнаас өөр сонголтгүй. Би зүгээр энэ асуултыг их ойлгомжтой асуулт гэж бодчихлаа. Гэхдээ хоёр Харин хүнийг би ч гэсэн. авчлаа. 89 11 байна уу? Өглөө юм янда байна уу? Өглөөний мэндэ яндаа. Нийтийн тээврээр зорчихыг хүсвэл Венец гэдэг хот байна. Баяр хүргэе. За усан дээр тогтсон ийм хот байдаг. Дараагийн асуулт ийм асуулт байна. Хулс мод нь уран судлалын хувьд мод биш. Өвсний ангилалд багтдаг. Тийм үгүй. Цаг явсан. Тийм юм байна. Баяр хүргэе. За бүгд хулс мод гэж яриад байдаг буруу юм байна. Хулс өвс нэ. Яг зөвөр зарч би хувьд бол Тэг нэг яриад дээ тий. Ягаад та нар мод огтлоод байгаа гэснээр мод биш. мод биш тэгээд. За яндаа ялалтын асуулт. Нэг нь дуу сонсно. За бүгд сонсон дуух. Хамтлагийнх нь нэрийг хэлэх нь байна. За. Ойлгомжтой За тий. ямар дуу н орж ирэх нь вэ? За. Мөнгө бэлдээ заасан мөнгө заяатай хүний боо Боолоо. биви хосон мөнгө залхуу хүний хаан За мөнгө л гэж ярьлаа тий. Шүүрээд ирнэ гэдэг шин. Нюанс самтын. Нюанс хамтлаг тэгэлгүй яах вэ? Баяр Баяр хүргэе. хүргэе. Ялагчаар додорж байна. За баярлаа. За өдрөө сайхан өнгөрүүлээрэ. За. Баярлалаа. За манай одоогоор 2 ялагчтай байна. Анхаа болон яндан. За эдгээр ялагчдаас тодруулаад шодж байгаад бид хоёр ялагч өнөдөр тодруулнаа. Яндан шалгах юм бол нөгөө нэг дүрм ёсороо битэр шин дүрмтэй болсон нөгөө нэг ялагч ойр хорхон тодроод ах юм бол нэг жоохон шудраг бас байх үднээс яндан хоёлаа хойшлуулж агаад Тийм дараагийн үү? Тим дүрмийг хизээ тогтцсон. нөгөө хэлий гэсэн чамд хэлээгүй юу? Хэлээгүй. За. За. Яндан 88 75 байна уу? Байна уу? Оо би. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. За энд толгоцсон байна. Түбэ байна түбэ. Түбэ. За. Түбэ. Ийм асуултан дээр бүгдээрээ явж байна. Аль хэл нь хамгийн олон хүмүүсийн хувьд их хэлвэ гэсэн байна. За би 4 хэл нэрлэнэ. За эдгээрээс хамгийн олон их хэлээр ярьдаг хэл нь аль нь вэ гэсэн байна. Мандарин, хинди, англи, испани цаг явсан. Их хэлээр гэдэг байна шүү. Их хэлээр гэж байгаа. Баа Цаг туссан байна. 3. За эхнийх нь гэж үнэ дөө. Ихнийх нь гээд унсангүй. За мандрын хятад бол хамгийн олон хүмүүсийн хувьд их хэлнэ гэж явдаг юм байна шүү. Баяр хүргэе. За хинди бол энтхэг их. Гэхдээ хинди бол энтхэг бол дотроо маш олон хэлтэй. За тэгээд яг их хэлийнхэд доогоор бол мандарина гүйцэтгэв юм байна. Дараагийн асуулт пинг понг буюу ширээний теннис хятадаас үүсэлтэй гэсэн байна. Тийм үгүй цаг явсан. За тийм. Үгүй юм байна. За пинг понг буюу ширээний Сайн байхаараа л тэдээс үүслэх гэсэн биш юм байна. 19 дугаар зуунд англиас үүсэлтэй спорт шүү. Холбогдсон даярлаа. За баярлалаа. За. Нэрийг бодох байсан. Пинг понг. Пинг понг гэдэг. За ер нь нийтээр бас пинг понг гэж нэрлэг болчиход байгаа. Ширээний теннисээр яалтчгүй хятадууд ноёлдог. Гэхдээ яг үүсэл нь бол мэдээж хэрэг англиас гаралтай юм байна. За дараагийн сонсогч дугаараа нууцлсан сонсогч байна уу? Байна уу? Тасарчих шиг боллоо да. Үгүй юм болов? Эндээс дуурайд юм уу? Тий, сая дуучлуулж тасарчлаа. Өө тийм ээ шүү дээ. За 77 77 38 83 шүү. Байна уу? Оо би сая унтрас одоо хүмүүс залгах хаа. За манайх өнөөдөр 38 83 гэдэг дугаарыг чэйжлээд авчихад л болох юм байна. 77 77 38 83-аар оролцогчтой авж байгаа дараагийн сонсогч 88 28 байна уу?
Өглөөний минь сайн байна уу мөгч. Өглөөний минь дээ. За мөнгө чиргалаа. Таиланд улсад мөнгөн дэвсгэрт дээр гიშгэх хориотой байдаг. Тийм үгүй гэсэн байна. Цаг яасан. Тийм байлгүй дээ одоо төрийн мөнгө. Төрийн мөнгө. За ялангуяа хааныхаа зургийг тавьсан байдаг учраас тэнд нэр гიშгэхийг хоригддаг юм байна. За Таиланд явж байгаа та энэ мөнгөн дээр гიშгээггүй. За балгаа. Таиландд байсан. За дараагийн асуулт ийм асуулт байна. 1989 онд аль улсад Tim Berners-Lee гэдэг хүн World Wide Web буюу анхны интернетийг үүсгэсэн бэ гэсэн байна. Улсын нэрийг хэлэх нь байна. За улс ах уу? Байршлын нэр. Америк нэгдсэн улс, Швейцар, Их Британи, Япон гэсэн байна. Цаг явсан. За юу За ястаа сонирхож байгаа үг. www шүү дээ. Хаанаас үүсэлтэй гэдгийг сануул баримжаа гаргах хэрэгтэй. Цаг явж байна. 3. Америк. Биш юм байна. Холбогдсон баярлалаа. Өдөр сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За Америкууд мэдээж яг интернетийг нэлээд хөгжүүлэхэд чухал нүрэг гүйцэтгсэн баг. Гэхдээ яг Tim Berners-Lee бол өөр газар улсад ажиллаж исэн юм шиг байна шүү. Тэр улсыг нэрлэх нь байна. Хаана ажиллаж исэн? Ер нь энэ шинжлэх ухааны салбарыханд маш тийм алдартай нэг газраас энэ манай өнөөдрийн ашиглаж байгаа интернет эхэлсэн гэж үздэг те. Байна уу? Тэгвэл тийштэй нэрээ санцан. За өглөөний минь. Өглөөнд амраа. За амраа. За ийм асуултнаар бүгдээр явж байгаа. 1989 онд аль улсад Tim Berners-Lee World Wide Web буюу интернетийг үүсгэсэн бэ гэсэн байгаа. 3 хувилбарлсан. Швейцар, Их Британи, Япон. Цаг явсан. Цэрнийг бод. Их Британи биш байна. Холбогдсон байлаа. За манай зээг сайхан ажиллахаараа ер нь ингээд шууд бараг хариултыг хэлж өгдөг. Тэгээ тэрийг намайг хэлэхээ уурлаад өөрөө хэлэхээр л дураараа хэлээд амар сонин дабл стандарттай. Ухай бэ те. За тэгэхээр ганцхан хоёрхан хариулт үлдлээ. 3 дахь нь энэ асуултан дээр авах нь World Wide Web-ыг хаанаас үүсгэсэн бэ? За түрүүн бараг цэгийн хилчлэлтэй өөрийн нэртэй найруулсан. CERN гинэ. Уг нь CERN гэж байна шин. CERN гэж хэлж байна. За цэгийн мен CERN гэж хэлсэн. Байна уу? Ганаа. Өглөөний минь дээ ганаа. За 3 дахь хүн шууд хариулт авч болно. 1989 онд аль улсад Tim Berners-Lee World Wide Web буюу интернетийг үүсгэсэн байна? Швейцар, Япон хоёр улс маань. Цаг явсан. Япон биш юм байна. CERN гэдэг одоо нэг том. Тэгээ 3 дахь хүн CERN Швейцарт байрладаг юм байгууллага. Тэгэхээр өнөөдрийн бидний интернет CERN буюу Швейцараас үүсэлтэй юм байна. За эхний асуулт таны хувьд ийм асуулт байна. Трой хот одоогийн ямар улсын газар нутаг дээр байгаа вэ гэсэн байна. За Трой гэдэг кино үзчихсэн үү? Тийм. Баг зэрэг. За Трой гэдэг Брэд Питтийн тоглосон алдартай гайхамшигт кино байдаг. За энэ Трой хот бол бас Илиада Одиссей гэдэг домог дээр бас их гардаг. Трой хот өнөөдрийн ямар улсын газар нутаг дээр байдаг? 4 хувилбар байна. Итали, Грек, Турк, Кипр гэсэн байна. Цаг явсан. За Киприйн үг. Кипр биш юм байна. За холбосон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За Кипр лав биш болж таарлаа. Тэгэхээр үлдсэн 3-ын нэг нь байна. Одоо нэг хүн хариулж чадахгүй бол би шууд туслана. 3 дахь хүн дээр. Яаж байгаа юм? Өөрөө юугаа ярих гэдэг юм дээ. Ингээд би өөрөө хэлээг өмрлөө аргуунаар хэлүүлчлээ гэхгүй юу? Ойлгоогүй шүү дээ. Хүмүүс ойлгохгүй байна уу? 88, 89 байна уу? Басан байна уу? Өглөөний минь сайхан амарцсан уу? Өглөөний минь дээ сайхан амарсан. Яа бомаа байна. Өглөөний минь дээ бомаа. За Итали мөн үү? Итали биш юм байна. Холбогдсон баярлаа. За одоо би туслана гэхгүй. За одоо 3 дахь хүн авахар чинь манай цэгийн сайхан сан. Яаж төхөөлөх вэ? Яагаад те бид нар нэг яваад буу юм болоогүй юу? За би ингэж л төхөөлөе. Тэгэхэр чинь бүр арай л ойлгомжтой. Ганц л газар яваад зү. За тэрийг одоо тэгэхээр бид нар хаашаа хамт бүгд дээр явсныг мэддэг хүн байх шууд хариулах нь энэ. За 80 70 байна уу? Өглөөний минь тоолцсон. Өглөөний минь дээ хүн алз. За. Ийм асуултан дээр явж байгаа. Трой хот одоогийн ямар улсын газар нутаг дээр байсан бэ гэсэн байна. 2 хувилбар л үлдсэн. Грек, Турк. За хамгийн гол 2 хувилбар байна. Цаг явсан. Турк юм байна. За. Турк буюу Бага Азийн газар нутаг дээр Трой хот байдаг юм байна. За дараагийн асуулт бас эвгүй асуулт байна. За би нэг 4 сүүн тэжээлт нэрлэнэ. За эдгээр сүүн тэжээлтнүүдээс нэг нь бүр үндэглэдэг юм байна.
аль нь үнгэлдэг вэ гэдэг асуулт байна. Дельфин буюу усан гахай, нухсан хошууд, сарсан багвахай, имж буюу кенгуру. Цаг явсан. Кенгуру. Холбосон баярлалаа. Биш байна. Холбогдсон баярлалаа. За. За, кенгуру бол биш юм байна. За, цүүнд ижилтэн гэхэр чи үнгэлдэг гэхэр би бас сайн ойлгохгүй. Энэ ч янзын амьтан байгаа маа. 9 жидэн бүрсэн хачаа амтан шүү. Хамтран ажиллагчаа танилцуулъя. Манай нэвтрүүлэгтээ 1 тэрбум төгрөг хүртэл бизнесийн зээлийг нэг өдөрт шийдвэрлэнээрээ те. Очир ундраа ОМЗ банк бус санхүүгийн байлга хамтран ажиллаж байна. За таны бизнесийн санхүүгийн хэрэгцээнд тулгуурласан 1 тэрбум хүртэлх бизнесийн зээлийг нэг өдөр шийдвэрлэнэ гэвэл энэ үнэхээр том давуу тал. Яа гэхээр ер нь бизнес гэдэг чинь тэр чигээр л цаг хугацаа шүү дээ тий. Цаг хугацаа алдах юм бол мөнгөө орлогоо за тэгэл бусад бүх зүйлүүдээ хааж идэг. Тэгэхээр зээл хөөцөлтөөл ингээл 7 хоног 10 хоног гадуур дотор ингээд яваад орлогооч тэр алтаад авахгүйгээр нэгэн өдрийн дотор очир ундраа ОМЗ банк бус санхүүгийн байгууллага таны зээлийг шийдвэрлэж өгнө гэж байгаа юм тийм ээ. За тэгэхээр таны бизнесийн найдвартай шуурхай санхүүгийн шийдэл бол ялцчгүй очир ундраа ОМЗ банк бус санхүүгийн байгууллага юм аа. За очир ундраа ОМЗ банк бус санхүүгийн байгууллага 2008 онд байгуулагдсан байна. Ийхүү 17 дахь жилдээ үйл ажиллагаа тасралтгүй явуулж байгаа. За бизнес эрхлэгчид болон харилцагч нартай хурдан уян хатан найдвартай санхүүгийн шийдлийг санал болгодгоор алдартай юм байгууллага. За эдний хамгийн гол одоо онцлог нь бол уян хатан иргэн төлөлтийг нөхцөлийг санал болгодгоор онцгой юм байна. За тэгэхээр бизнесийн мөнгөн гүйлгээтэд нийцүүлэн тохируулах боломжтой байна. Бизнес болгон өөр. За зарим нь одоо улирлын шин чанартай байдаг, зарим нь өдөр болгон мөнгө нь орж гардаг бизнес байдаг. За зарим нь бэж байж байгаад бас нэг төлбөрөө авдаг гэх мэт байдаг. За энэнд нь тааруулаад та яг өөрийнхөө бизнестэй тохируулан эрен төлөх нөхцлөө шийдвэрлэх боломжтой байна. За дээрэс нь очир ундраа одоо банк бус санхүүгийн байгууллага бол түрүүн хэлсэн манай зээгийн бизнесийн хамгийн гол зарчим болох хамгийн суур одоо нөөц болох цаг хугацааг хэмнэхийг зорддог. Тэгэхээр та бүхний яарж байгаа асуудлыг шийдвэрлэх гэж яарж байгаа бол очих газар очир ундраа юм байна. Олон жилийн туршлагатай найдвартай санхүүгийн байгууллагын зээлийн лавлах нь 75 75 18 18 75 75 18 18. За та хэрвээ бизнесийн санхүүгийн асуудлаа яаралтай шийдвэрлэх сонирхолтой байгаа бол очир ундраа узалгаарай. OMZ гэдэг CGMN гэдэг вебсайт руу орвол аль бизнесний вебсайтанд дэлгэрэнгүй мэдээллийг мөн бас авч болно. Харин очир ундраа OMZ гэдэг Facebook-оор хайгаад Facebook пэйж дээр нь лайк дараарай. Манай нэвтрүүлэгтээ 1 тэрбум төгрөг хүртэлх бизнесийн зээлийг нэг өдөр шийдвэрлэнэ. Одоо очир ундраа OMZ банк бус санхүүгийн байгууллага хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За та мэдгүй нэвтрүүлэг үргэлжлэж байна. Дараагийн сонсогчдоо бүгдээ авцгаа 88 тэг 2 байна уу? Сайн байна уу? Тулгаан байна. Өглөөний мэндэ. За. Тулгаа би ийм 4 сүүл ижил одоо 3-ыг хэлнэ. За эдгээрээс нэг нь үндэглэдэг юм байна. Хөлбөрөөдөө сонсох уу? Сонсъё. Дельфин буюу усан гахай, нухсан хошууд, за сарсан багвахай гэдэг энэ 4 сүүл ижилт, дөрвөлээс үнд ижилт нэг нь үндэглэдэг. Аль нь цаг явсан? За нухсан хошууд болгоно да. Нухсан хошууд гэдэг уусангүй. Нухсан хошууд гэдэг чинь үнгэлдэг сүүнд ижилтэн сонин амтан байна. За дараагийн асуулт. Умурдын Венец гэж аль хотыг нэрлэдэг вэ гэсэн байна. За түрүүн бид нар Венец хотыг онцгойж хэлсэн. Умурдын Венец гэж нэг хотыг нэрлэдэг юм байна. Би 4 хотын нэр хэлье. Умурд Европт байрладаг. Амстердам, Копенгаген, Стокгольм, Хельсинки. Цаг явсан. Умурд гэхээр наадах чинь Стокгольм баха. Стокгольм биш юм байна. Холбогдсон байлаа. Өдөр сайхан өнгөрүүлээрэй. За. За тэгэхээр умурдад Венец л угаасаа тийм нөгөө юугаар хот дотор байдаг тийм усан заваар явдаг боломжоор алдартай. За гэхдээ бас яг ийм хот умурдад байдаг юм байна. За түүнийг энээс нь болоод умурдын Венец гэдэг юм байна. Санаас би бас очижсэн. Байна уу? Өглөөний минь дарин болдог. Өглөөний мэндэ. За. Ийм асуултан дээр орж ирлээ. Умурдын Венец гэж аль хотыг нэрлэдэг вэ гэсэн байгаа. Амстердам, Копенгаген, Хельсинки гэсэн 3 хувилбар болсон байна. Цаг яасан. Амстердам л та. Амстердам шүү дээ. Амстердам гэж байна. За дараагийн асуулт ийм асуулт байна. Компакт диск буюу CD рүү файл хулахыг CD яах гэж нэрлэдэг вэ гэсэн байна. Цаг явсан. CD burn. CD burn буюу CD шарах гэж нэрлэдэг. Баяр хүргэе. За тэр болгон хүмүүс одоо мэдгүй байж магадгүй ялалтын асуулт. За энэ асуугаад
дутуу харигдсан асуулт байна. Аль улсад хагас марафон занд роботууд хүнтэй хамт уралдаж гүйсэн бэ гэсэн байна. Цаг ялсан. Улсын нэр хэлнэ. За ийм тохиолдолд дэлхийд анх удаа болсон тийм. Саяхан болсон. Хятад байсан баха. Хятад байсан. Тэгэлгүй яах вэ? Баяр хүргэе. За 3 дахь хэлэгчээр манай ариун бол тодорлоо. За баяр хүргэе. Та өнөөдөр яалагч болох боломжтой шүү сонсож байгаарай. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За хэр их хугацаа болсон байна. За нэлийн хэдэн авч амжих юм байна. Өнөөдрийн яалагч болох та боломжтой шүү. Бэлэг нь юу вэ гинэ? Дахиад бэлэг нь болохоор тэр нөгөө барилгач бодлооны төөс өгж байгаа шүү дээ. Том багчны ком билээ. Багчны ком. Тий багчны ком. Дээрээс нэмээд кофе чанагч хэлээ. Кофе чанагч. Тэгвэл янзын бэлэгтэй өдөр биш дээ. 99 ерөөс 3 хүн дотор явах гэдэг шүү. 2 ч юм уу? Байна уу? Ганцхан шугам болохоор өстэй амар хэцүү. Жигшилтэй дээ юм байна уу? За өглөөний мэнд хинтэй холбогдсон бай. Ирхмээ. Өглөөний мэнд. За ирхмээ. Аль нь төрүүлж үүссэн бэ гэдэг асуулт байна. Нисдэг онгоц радио цаг явсан. Нисдэг онгоц радио тий. Радио ч юм болохоор радио гэдэг нь одоо шугамын радио тий. Тэр баг нисдэг онгоцны байна. Хамгийн анх нөгөө нисдэг онгоц 1903 онд юм байна. 1886 онд 80-ад оны сүүлээр радио үүсчихсэн юм байна. Холбогдсон баярлалаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Шиг боллоо. За. Дараагийн асуулт. За энэ тийм үгүй гэдэг хоёрхан сонголтын асуултыг шууд хариултыг хэлээж явж байгаа. Дараагийн асуулт бол энэ монголчуудтай холбоотой бас Холливуудынхны анхаарлын төвд орж ирсэн асуулт байна. Тийш дээ. 9811 байна уу? байна Батчир байна. Бат Зэрэг. За өглөөний мэнд ийм асуулт байна. 2007 онд $276,000 нэгэн Холливуудын алдартай жүжигчин Монголоос динозаврын яс авч ирсэн юм байна. Тийм үйл явдал болж ирснийг санаж байгаа хэ бүгдээрээ. Энэ жүжигчний нэр хэн бэ гэсэн байна. 4 хувилбар хэлж өгье. Леонардо Ди Каприо, Николас Кейж, Джон Траволта, Мел Гибсон. Цаг явсан. За төрс өдрөөр энэ тухай ярьж ирсэн да. За 2007 онд. За 3 дахь нэг сонгоч. 3 дахь нь биш байна. Холбогдсон байлаа. Джон Траволта биш юм байна. За энэ бас их сонирхолтой жүжигчин шүү дээ. Монголоос Батарын одоо динозаврын яс авсан байгаа юм. Тэгээ буцааж өгсөн л доо. Тэгээ авахтаа $276,000 авсан гэж байгаа. 2007 онд болсон үйл явдал юм байна. Дараагийн сонсогч 8887 байна уу? Байна отгоно. Отко. Өглөөний мэндэ. За отко ийм асуулт нэр явж байгаа. 2007 онд $276,000 Монголоос динозаврын яс худалдаж авсан жүжигчин хэн бэ гэсэн байна. 3 хувилбар үлдсэн. Леонардо Ди Каприо, Николас Кейж, Мел Гибсон. Цаг явсан. Николас Кейж. Николас Кейж. За нэг дэлхийд өнөөдрөөр ярьж байсан. За дараагийнх нь нэлийн яндаргаатай л асуулт байна. За аль нь төрүүлж үүссэн бэ гинэ? За хоёр интернет компани юм байна. Нэг нь Amazon, нөгөөх нь Google. Энэ хоёр компани аль нь төрүүлж үүссэн юм болоо? Цаг явсан. юу л. За хүмүүс Google гэж бодож байгаа хэрэгтэй. За Amazon юм болоо. Amazon Баяр үргээ. хүмүүс блог гэдэг амар байгаа зү хүмүүс Google гэж бодож байгаа юм чинь Amazon гэж байгаа шүү дээ. За Google 1996 онд үүсчихсэн бол Amazon 1994 оны компани юм байна. За ялтын асуулт янзын хариулаад ороод ирэх чинь ээ. За амархан асуулт ч юм уу. Хүн болон гадал жимсний генийн код 50% адилхан тийм үгүй гэсэн байна. За гэсэн. Генийн код 50% адилхан тийм үгүй. Горо. Үгүй. Үгүй гэсэн чинь унчих юм аа. Адилхан байд юм байна. Гэж бодож байгаа тийм бэ хариулах байсан. Уг нөгөө логик гэж байна. Бид нар чи шимпанзегаас ерөөсө 2% генетикээр л ялгаатай байдаг шүү дээ. Бүр 0.2 чинь нэлээд бага байдаг. За холбогдсон баярлаа. За баярлалаа. За энэ ч одоо энэ гайхамшигтай бэлэг 3 хүний дунд 2 хүний дунд ч юм уу яндаг хацах гэдэг байгаа тийм манай зэги чинь. Харин дээр надад муугийнхны тэгж юм хэлсэн шүү дээ. Тэгээд чамд хэлчихсэн марцсан юм болов? За ямар ч гэсэн 2 3 хүний хооронд гүөх гэдэг энэ гайхамшигтай бэлэг 8811 байна уу? Өглөөний мэнд очроо. Им үсгээр эхэлсэн Монголоос өөр 3 улсыг нэрлжиж ихний давгаа давандаа цаг явсан.
Малайз, Малт. Монгол. Монголоос өөр 3 ус гэсэн шүү дээ. Амтсангүй. Оо. Сандарцаа. Олсон баярлаа. Өдрөөс яхаа Олсон бүгдээрээ. баярлаа. Яа, яг тусгаарч байна. Юу улаамтай 3 жимсийн нэр орчих байх чи. Ийм ингээд яг ингээд нөгөө тулсан асуулт чинь тархины бас нэг онцгой хэсгийг ашигладаг юм байна. Тэр бол хүмүүсийг хөгжөөгүй байдаг. За яг тулж байгаа нэрнгээс юу хэлээ гэдэг. Хэцүү. Аа. За уг нь бол олон улс байдаг. Орж ирээд одоо дараагийн хүн бэлдэж байгаад орж ирэх хөлгүүдээ 99-3 байна уу? Байна. За өглөө юм. Радио мөн үү? Радио мөн байна холбогдсон. Радио шүү. Тийм байна. Мега байна. За За, мега. Мега. Анх удаа холбож гин үү? Тийм байна. За ийм асуулт байгаа. Мега Монголоос өөр эм үсгээр эхэлсэн 3 улсыг 10 секундын дотор нэрлэл. Цаг явсан. Маймар, Мексик, Молдав. Малтау. За нэрлж чадлаа. Дараагийн асуулт. Говь гэсэн үг орсон хэдэн аймаг байдаг вэ гэсэн байна. Цаг явсан. За тоолно доо. За дорн говь, өмнө говь. Дунд говь. Говь алтай. 4. Оо би буруунд дарчихсан шүү. Маш харамсалтайг нь дарах гэсэн юм байна. Ханаа. За холбогдсон байлаа. Би бол 4 биш юм байна. 4 гэж тоолсон. За тэгвэл дутуул ах шиг байна да. Дутуу ах шиг байна да. Холбогдсон байлаа. За аймгийн нэр асууж байгаа. Аймгуудаа бас арайчдээ. Арслантай аймаг шүү. Манайхаа бас ингэж болохгүй. Оо, нэвтрүүлгийн цаг дууссан байна. За нэвтрүүлгийн цаг дууссан байна. Энэ асуултыг дутуу үлдээх юм байна. За ингээд 3 хүнээсээ бүгдээрээ шалгаруулах нэ. 3 хүнээс шалгаруулъя гэж бодож байна. За 1 дугаартай Анхаа, 2 дугаартай Ямдон, 3 дугаартай Ариун болдоос өнөөдрийн гайхамшигтай бэлэг тодорхой байна. За тэгэхээр би чинтэй нэг wheel numbers хаана гэдэг юм бол random spell wheel generator энэ дээрээ за. За. Эндээс нэг тодруулаад үзье. За манайха аль нь ялаж болоосаа гэж бодож байна. 1 2 Яндон хэрвээ би ялвал анхаад өгөөрэй гэсэн байна. За тэгвэл Яндон хин Ариун болдгийн хоёрын дунд явуулах юм уу? Ерөөсө шулуу. Тэрэн дээр хаа тий. За 1 дугаартай Анхаа, 2 дугаартай Ариун болд. За энэ манай одоо бичлэгийг манай найруулагч үзүүлэх бах. Энэ дээр ингээ эргүүлээд тэгээд юу яах юм бэ? Улаан нь Ариун болд, цагаан цэнхэр нь Анхаа юм байна. Эргүүллээ. За эргэж. За энэ чинь одоо аль нь таарах нь вэ гэсэн чинь улаан дээр буулаа. Ариун болдтой баяр хүргэе. Баяр хүргэе. За өнөөдрийн ялагчаар Ариун болд бэлгийн эзнэр Ариун болд тодорж байна. Та холбогдоод манай маркетингтэй холбогдоод бэлгээ аваарай. За энэ үрээд манай өнөөдрийн та мэдхүйн нэвтрүүлэг өндөрлөх болсон байна. Манай та мэдхүйн нэвтрүүлэгтээ баруун үсгийн барилгын материалын тулгуур төв, барилгач худалдааны төв хамтран ажилласан. За мөн 1 тэрбум хүртэлх бизнесийн зээлийг нэг өдөр шийдвэрлэх нөрөөтэй очир өндрөн ОМЗ банк бус санхүүгийн байгууллага хамтран ажиллаа. Сонсогчтой өргөжлүүлээд радио мэдээгээ хүлээн аваарай. 19 цаг 10 минутаас манай эфир Hot Topics нэвтрүүлгээр үргэлжлэх болно. Баярлалаа цэгээ. Баярлалаа Аргуна.